Тэмцээн үү. За үзэж байгаа та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. За өнөөдөр амьдтай амьдралын хамт олон маань агаарлангаа амин тосоо хэрэгэлцгээ гэсэн нурайндор ийм гоё цугласан байна. Тэгээ манай хамт олон яг одоо саунд терапи хийх гэж байна. Саунд терапигийн талаар танилцуулж байгаадаа маш их баяртай. Тэгээ тухлан сууж үзээрэй. Тэгэхээр нөгөө цуураар байгальтайгаа энерги холболт хийдэг. Шиний 17 болохоор усны эрчим маш өндөр байгаа. Тэгэхээр усан махбод болон шороо махбодын хөгжим тоглох юм. Хүрдний хөгжим болохоор 7 хүрдийг 7 лангийн тоглох байгаа.
суур үлээсэн чинь ингээ бүр тасарсан штэ. Шууд жагаад айгуу гоёсэн. Шууд алтан уус гоё мөх цастай уулмал шууд тарж байгаа. Тарагдаад Би нар жаргаж байгаа талбар гүгээл ах юм. Гүгээл ёо. Уралдаад ингээ. Амар олон газар аялаад ирлээ нэрээ. Минь одоо бид нар ингээ зарим нь унтаж сонсоо зарим нь суугаагаараа хөвтөл сонсож байгаа штэ. Тэгэхээр энэ нэг чим 14 хоногтой ингээ үйлчлдэг. Тэгэхээр нэг засал хийхээр бид нарт ингээд өөрийгөө 14 хоног ингээ ажиллаад үзээрэй. Зарим хүний нойр хурн, уур хурн, эсвэл илүү сайхан болно те. Тэгэхээр энэ сая хэлсэнчлэн 7 хүрдний эмчтгээ хийж байгаа бид нар те 7 хүрч өөр өөрийн онцлог шин чанар байгаа штэ сайн муу те. Тэгэл сая махбодын гэж ярьж байна те. Бид нар ч нөгөө 5 махбодоос бүрдэж байгаа штэ те. Тэр махбодын бас эмчтгээ хийгдсэн байгаа. Тэгээд илүү бид нар энэ байгалийн тэр эрчмийг бид нартай хооловж өгсөн болохоор бид нарт янз янзын болно сайн муу. Гэхдээ мэдээж тэр бол юу юм гэхээр тэр бүхэн ингээд авах хэвээр юмад аваад тэр терапи эмчилгээ нь бол явагдаж байгаа гэж байна. Баригдаад. Өвөл хийдэг юм уу? Өвөл хийн ер нь тэгээд өвөл болохоор нөгөө Эсрэг нь дандаа мэдээд амжуулна. Танай биеийн хэмжээс юу гэсэн үү? Тий, тэгсэн бүр Ингээд том жижиг юу байдیں۔ Те. Эсвэл толгой томроод ингээл үгүй бол нэг юм боллоо. би нөгөө сулгын штэ. Сулрагчсан би ингээд татагдаад тэр чимээ ингээд бүр ингээд юу хаач гээд байгаа юм бэ тэр чимээ гэж байгаа шиг тийш байгаа бүр Лөө ингээд нөгөө сул байх маяг тэр л очиж байгаа. бүр ингээд өргөшөр ингээд байна. Нэг жоохон байж хаашаа тасан бэ. Би яа юу ч сонссон юм бэ? Ингээд сууцраа. Энэ маань ингээд дайцлаа. За сая бид нэр саунд терапи хийчихэд дуусчаад байж гин. Тэгээ бид хоёрын хувьд миний хувьд бол үнэндээ бол анх удаага. За манай амин тосчдын амьдтай амьдралын амин тосчдын хувьд бол бас ерөнхийдөө ихэнх хүмүүсийн хувьд анх удаа байсан. Тэгээ манай Японоос ирсэн амин тосчин бүжин маань сэтгэлдээ ярина. Тэгээд анх удаа ийм зүйл мэдрээд хэрвээ Sound therapy яг одоо нэг энэ байгальд Монголын байгальд анх удаа маш гоё сэтгэлтэй. Тэг бүр нэг Монгол хөгжмөөр эхлээд цуур гэдэг одоо бас ховор байдаг Монгол хөгжмөөр эхлээд ер нь нэг Монголын морин хуур одоо бүх лимб ер нь Монгол нэг ардын хөгжим чинь Монгол хүний яг нэг зүрх сэтгэлийн бүр нэг тэр амар амгалан те баяр баясгалыг яг нэг гоё тогтворжуулж өгдөг хөгжмийн зэмсгүүд байдаг. Яг л тэрэн шиг яг мэдрэмж төрлөө. Тэгээд нэх гоё эхний хэсэгт бол нэх гоё ингээд нэг найгаал ингээд бүжиглээд амар юм шиг те амар гоё. Тэгээд сүүлдээ яг нөгөө нэг яг гол руугаа ороод ирсэн чинь 440 гэрцэн ингээл бүр ирсэн чи бүр яг нэрэ би чичрээл ингээд ер нь шар ус басаал яг ингээ гоё бүх мэдрэмжүүдийг салхийг хүртэл аюу гой тод мэдрээд тэгээ бүр ингээ газарт ингээ ямар ч хийсэн гараа хөргөн мөрснагдаад ингээ дундуур нь би бүр газарт гараа өргээд тэгээ бүр яг ингээ үнэхээр баярлаж талархмаар санагдаа тэгээд бас хамтдаа байгаад бас ч юм өсгөөч тэгээ өнөөдрийг бас ингээ бэлгэлж байгаа тэгээд бас бүх жаргал ахштай бас маш их талархлаа гэж та хэлмээр байна. За баярлаа. Надад ч гэсэн үнэхээр гоё эсэн. Яг ийм Монголдо ирчээд ийм гоё байгальд, ийм гоё модны дунд тэгээ яг бүх зүйлийг мэдрэх тэр мэдрэмж бас айгүй гоё ялаа. Тэгээд бас дараа ч гэсэн те ийм гоё зүйлээр бас өөрийнхөө энергийг ялангуяа бид нар бол өнөөдөр тусгайлан 7 хүртээ сэргээх ийм гоё одоо саунд терапи авсан байгаа. Одоо наран цогт гэдэг хүн анх яасан байхгүй юу? Ганцаараа тоглоод үлдсэн. Тэгээд өвлөж үлдсэн. Тэгэл тэр хүнээс л ингээл бүгд сураал. Тэгээд би тэндээс л ганц нэг нь л сурч байгаа одоо. Олныг сураагүй байгаа. Эвэн голын урсгал.
Манай өнөөдрийн өдөрлөгийн 2 дахь үйл ажиллагаа эхэлж байна. За энэ бол мэдээж бид нарын амьд төстой арама йог. За энэ йог бясалгал, амьсгалын дасгалыг манай амьд төстой амьдралын одоо тосчин йог хийгч одоо йогнд дуртай. Тэгээ бид бүхнийгээ бас ийм гой зүйлд уриалж байгаа гэрэлмаа ихч маань бид нарыг удирдах хийх гэж байна. Тэгэхээр одоо бүгд тоснуудаа бэлэн байлгацсан байгаа. Тэгээд бүх биенийхээ чилээг гаргацгаая. За амьсгалаа аваад амьсгал авахтаа гараа дээш өргөөд бүх нурууныхаа жилийг гаргаад сайхан сунгаад үгүй. Амьсгалаа гаргахтаа зүүн гараа баруун өвдгөн дээрээ тавиад баруун гараа нурууныхаа ард тал тавиад нуруугаа сайхан мушгаад жигд мушгаад үгүй. Амьсгалаа гаргах тоолондоо нуруугаа мушгаад чөлөөт амьсгалаа аваад гаргая. За бүгдээрээ дөрвөлөөд ширээ байралд орцгоё. Гарын шуу мөрний харалдаа өвдөг, ташааны харалдаа эхлээд нэг амьсгалаа аваад гаргачээ. Ахар сүүлээ дээшээ. Толгоогоо дээшээ. Хүзүүгээ сунгаад амьсгалаа гаргахдаа бүх нурууныхаа үеэр бүхийг өөд нуруугаа бүгдийн сайхан бөмбөглгээд өгөөрэй. За ширээ байралтаа оръё. За амьсгалаа аваад өвдгөө газраас хөндөөлөөд доош харсан нохоо байрал руу орцгоё. Гарын алганаасаа түлхээд өгзгөө дээшээ чиглүүлээд айл болох өсгийг газар руу чигчиж өгье. Амьсгалаа аваад гаргая. Хөлийг өргөөд амьсгал гарахдаа 2 гарын хооронд зөөлхөн аваад ирье. Амьсгалаа чөлөөтэй аваад гаргая. 2 гарыг газар тулаад зүүн хөлийг татлаа. Бүтэн тонгой. Амьсгал аваад гар дээшээ. Амьсгалаа гаргалаа. Намасте. Амьсгал аваад гар дээшээ. Бүх нуруугаа дээшээ чиглүүлээд нурууныхаа үе болгоноор сунж байгааг мэдрээд гизээ татаад амьсгалаа гаргахдаа 2 гарыг газар зүүн хөлөө татаад банцнаас 2 өвдгийг газар буулгаад 8 цэг рүү цээж буулгалаа. Урсаад могой. Амьсгалаа аваад доош харсан нохой. Баруун хөлийг урагшаа татлаа. Зүүн хөлийг татлаа. Амьсгалаа гаргаад 2 гар доош. Зүүн хөл хойшоо. Баруун хөл хойш. Банцнаас өвдөг буулаа. Цээж урагшаа буулгаад 8 цэг урсаад могой. Түлхээд доош харсан нохой. Зүүн хөлийг урагшаа татаад баруун хөлийг татлаа. Бүтэн тонгоогоо амьсгал аваад гаргалаа. Намасте. За ингээд дуусчихлээ. За баярлалаа. Deep relief гэдэг 2 тоос бол үнэхээр одоо ид шидтэй тоос байгаа. Бид нар өдөр тутамдаа ерөнхийдөө толгоо өвдөх, хувийн хөөрөх те. За булчин одоо суллах, за шүрмс татсан үед бас массаж хийж болдог. Тэгэхээр ийм нэг дефекттэй шилэн тосоо бэлдээ тавьчихдээ шүү заяа. Тэгээ энийг нөгөө нарнаас хол сэрүүн газар одоо банны өрөө ч юм уу эсвэл хөргөчнийхөө яг онгоод хэсэгтээ бас хийчдэг. За тэгээ энийгээ бэлтгэхдээ яах вэ гэхээр Peppermint Deep Relief 2-оос энэ том шилэнд бол нэг 20 туслыг 10 мг-ийн шилэнд бол нэг 10 туслах хангалттай гэсэн үг. За тэгээд өнөөдөр болохоор яг ийм бид нар нөгөө гараараа ихээр гар өвдөд идэв штэ. Тэр иймэрхүү нөгөө нэг массажны модон ийм юу ашиглаж байна. За тэгээд лимпийн одоо судал буюу бид нар одоо лимпийн
судал бохирцноор ямар одоо хор ашигтай вэ гэдэг мэдээллийг манаас хувьдаа. За гэхдээ тунгалгийн тогтолцоо манаас дархлаатай холбоотой дархлааны цагаан хэсгийг зөөвөрлөдөг тунгалгийн тогтолцоо маань бидний одоо булчирхай хэсгүүдээр сууг болон хүзүү за тэгээд гидсний нойр хав ерөнхийдөө биеийн бүхэл хэсгээр ингээд 400 орчим юм зангилаа тунгалгийн зангилаа байдаг. Тэгээд энэ зангилаагаа ингээд сайн тайлж одоо тунгалгийн тогтолцоогоо сайн урсгалыг сайжруулж өгснөөр одоо хавагнах ч юм уу те бид илүү хэрэггүй шингэн хуримтлагдах хавагнах за тэгээ дээрээс нь тунгалгийн тогтолцоо тэр шингэн бохирдох гэх мэтчлэн зүйлсээс бас сэргийлж чадна. За тэгээд ерөнхийдөө тунгалгийн тогтолцоо маань дархлаатай маш чухал холбоотойгоос гадна хүний биеэс маш их бохирдол зайлуулах, бохирдол гадагшлуулах үүрэгтэй байдаг. Бид орж ирсэн одоо элдв янзын халдвар бактерийг одоо устгах бас чадaltaй байдаг. Тийм учраас ер нь бол ялангуяа эмэгтэйчүүд бид нар биеэсээ тунгалгийн тогтолцооныхоо урсгалыг сайжруулж дээрэс нь маш их тэр бохирдлоо гаргаж явах хэрэгтэй. Саяны бид нар ой модон дотор гоё йога хийсэн. Йога бас ингээд амьсгал болон энэ хөлсөөр сайн ингээд одоо тунгалгийн тогтолцооныхоо энэ сууг юу гэдэг нь те сайн дэлгэж өгчиж биднээс тэндээс ингэж бохир гадагшилж идэг. Тийм учраас йогатагаа давхар одоо усанд орохдоо ч юм уу те одоо манай даав маань заахчих шиг урсгалын сайжруулж массаж сайн хийж өгснөөр гол нь хуурай браш бас аюу үр дүнтэй байдаг. Эмэгтэйчүүдэд маш хэрэгтэй. За энэ браш болохоор нөгөө болов та давхтаа амтны өгсөн браш аваарай. За тэнийг болохоор яг усанд орохоос өмнө хуурай биенээсээ усанд одоо хүрэхгүйгээр хуурай биен дээр хөлнөөсөө ингээд дээш нь чиглэлтэй гарнаасаа дээш чиглэлтэй тунгалгийнхаа судлыг цэвэрлэж өгнө гэхлээр энийг цэвэрснээр яг уу гэхээр бодис солилцоо эрчимжээд тий нөгөө усанд орж байгаа юм чи хөсөөр нь хорон гадагшлаад магадгүй нөгөө нэг жин хайдган хүмүүс эд ч тий тэгэхээр айгуу сайн жин хайх ч бас айгуу туслана тэгээ хаван бод за тэгээ бас царай айгуу сайн гэрэлтэж өгд юм байлээ тэгэхээр бид нар бохирдолтой яваад байх уу эсвэл гоор массажа хийгээд одоо өөрийнхөө биеийг гоё тий эрүүл болгох уу гэдэг чинь өөрсдөө сонголт болчихж байгаа байхгүй юу? Гол нь өдөр тутамдаа дадлалундаа тий. Энийг болохоор би бас хуурай бие урчээд ахаад савндаад бие ингээ угаачдаг байхгүй юу? Тэгээ нөхрийнхөө биеийг угаахаар өвдөд байна гэдэг. Тий. Тэгээд идэг. Тий. Таатай гэдэг тий. Юу их вэ гэхээр булчис суллах. За тэгээд яг энэ хүзөөний энд идэг та ингээд ингэхдээ ингэж жаад энд нэг юм гатуу юм байгаа. Булчирхай юу? За энэ ингээд зангирах, эн чинь ингээд бохирдоод ирэхээр нүүр чи хавнаад идэв шүү. За. Тэгэхээр бид нар арьс маш хурдан хугацаанд нүүрнийхээ хавн буулгыг ивэл яг энэ одоо энэ ингээд бариад үз. Баригч нь энийг судлаж өгөх хэрэгтэй. Аха. За тэгээд тосноос за энийг ингээд тойруулаад ягаарай за. За тосноосоо түрхээд дамжуулаад түрчих. За бүр яхаар бол гарчин хүчтэй бол ингээд доош нь ингээд явчихдээ шүү за. Йоо ямар гоё юм бэ. Оо. Тий яг инхээр энт чинь ингээд баригтны гатуу юм байгаа. За тосоо гэсээс явуулч. Энэ болохоор бүр зориулттай. Наа чи ямар гоё юм бэ. Тий. Аха гараараа гэж чинь. За энэ хэсэг бас амар бохирддог. Энэ бас яг тэр лимпийн судал одоо бохирдол. Энд байд юм л шүү дээ. За энийг гоо ингээд давхар эрүүг болох юм шүү. Энд бас хоримтлагддаг гэдэг юм лээ. Тий. Гүү энэ ч амар гоё юм бэ. Ингээд доошо. Энэ peppermint нөхгүй. Энэ peppermint гэсэн юм уу? Дифрэлээ. Different хоёр. Тэг ялгаагүй тий. Даваа хаанаас. Атас дахиад аваарай за. Аун тэрэ бид нар зүгээр шот унтаад. Тий. За. Гоё нэр гоё. За гоё нөө манхан массаж хийлээрээ. Гоё массажа хийж сурсан. Одоо кальцтай шүлөө идэрээ. За тэгээд хичээл суусанд баярлаа.
За одоо манай амин тосчдын маань сүүлийн хэсэг буюу Монгол үжигтэй хэсэг эхлэж байна. За Монгол үжиг гэдэг бол ерөөсөө хүний дотоод энергийг бадрааж өгдөг байгаа. Тийм болохоор амин тосчид маань цуглах, уулзах болгондоо, ивент хийх болгондоо, өдөрлөг хийх болгондоо заавал Монгол үжигийг оролцуулдаг байгаа. Тэгэхээр та бүхэн маань бидний Монгол бүжгийн хөтөлбөрийг бас дагаад хийгээрэй. Баярлалаа. Тэг ингэж атгана. Тэгээ дандаа хагас атгаж бүжиглээ шүү зэ. Дандаа юм хагас атгалтай. Тэгээд хурууныхаа гарынхаа кистээр дандаа ингэж хөдлөн. Кистээр. Тэгээд дараачийн үе болохоор энд хөдлөн. Одоо энэ тохоогоор хөдлөн. За дараачийн үе болохоор мөрөнд хөдлөн. Бам 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 бам. Тэгээд гурав зэрэг ингэж хийнгүүт чинь бам 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 бам. 1 2 3 4 1 2 жоохон нугална гэсэн жоохон нугал. За одоо мөрөөр хөдлөө. Мөрөө ингэж явжгаад. За мөрөө ингэж явж байгаа шүү дээ тий. 2 3 4 гараа дэлгэлээ. Мөр дээшээ доошоо мөр. Дээшээ доошоо мөр. Ороо эхлээд доороо барьлаа. За гураалаа. Та нар баруунаас би зүүнээс. За дахиад нэг явах шүү заяа. 4 2 удаа их нь.